жилдээ нэг удаа энэ ой хамгаалтын дунд зохио явуулдаг семинарт ирэх гээд сэтгэл хөдлөчих юм аа. За ер нь манайхан ирж юу энүүгээр ирээгүй байна уу? Оо, ар хангаа билгүй ирж юу? За сайн уу хаа? За сайн уу? Ажил тавлаг уу? За чиний ажил сайн уу? Тавлаг. Дүүн энэ семинартайг сонсоод шууд ажил дээрээс наашин ажлынхаа хувцастаа хүрээд ирлээ. Оо ямар амаатай яхан ч гэсэн ажлынхаа хувцастай л юм. Муухай юу юу? Зүгээр. Солисон дээр баха хурал зөвлөгөө болж байгаа юм чи. Вэ ямар хамаатай бэ? Соли бусдыгаа хүндлээ шүү. Гэхдээ тэртээ тэргүй ажил дээрээс ирж байгаа. Гүү соли энэнгөр сах солиод ирсэж. Чи ч одоо нэг ирээ юм а тайлаад өөр ирээ юм өмсчих. Ямар ялгаа вэ? Нэг төлөө шар байгаа тэрийг өмсчихв. За яах. За сонин сайхан юутай. Юу гой хулгайчтайгаа үзээд оттолтон суугаад бөө юм болж. Ерөөсө хаасаагүй тийм байна. Ахан ч гэсэн ерөөсө тэгэл бас нэг хулгай анчтай ч тэмцээд байж. Та өчтөрөөс өөр хүн ирэг байгаа мó? Өөр хүн ирээгүй одоо ер нь ирж байгаа. Оо тэр цаан чинь хөвсгөлийн сүрэлд ирж гин хөөе. Гисгэж яваа тэтэд байгаа. Ховдын гамба за сайн уу миний найз? За сайн уу? Сайн та. Яа, гамбаага тэрхээр нэг уул тэрвэрсэн юм шиг болдог нь шүү дээ. Сүрэлтийгоо тэрхээр нэг өвс тэрвэрсэн юм шиг л болдог. А чи яах ч тэгж идэх юм. За арангад уу сайн уу? За юу тань. За мөн хүүтэрч байна энэ жиж мөн. Хүүтэн байна. Манай хөвсгөл цасыг унж байна. За. Цасны зузаан одоо хөрсөн дээр 60 см хүрдэн штэ сая. Бараг чамааг давах нэ. За чи болоороо. Би 1.65 та хүн шүү аа. Ахаа 60 см цас орсон чи миний толгой гожигоод байж тэн заяа. За. Гой цогж байна. Хийгээ ирэх юм бэ энэ жил чадаа. За ер нь одоо тэгэл ирдэг хитэн бүгд л ирэндээ. Гэхдээ би одоо нэг хүнийг одоо хурдан ирээсэй л гэж бодоод байна. Тэнийг Гой валтай галзуусаага. ундрмаа юу? Тий. Атаман галтай хүүхэн шүү нэрэ. Гялалзаад л байд. Гал цасарсан хүүхэн. Оо ирж садгачаа. Янцтай. Сайн уу шинкава? Апа сайн уу ямар гоё юм бэ? Даамын Сайн уу би цасралтай жижиг амт шүү дээ чи. Хэр оргийн юмнаас толгой зохиохгүй амт шүү дээ чи. Чинийг минь бичээд яадгийг. За чи яасан гоё харагдчих юм. За бас хүн юм чинь гоё харагдан л гин шүү. Гиншүү гэж бигээд. Яста нэг жаатай хүүхэн шүү. За бас хүүхэн юм чинь жаалан л гин шүү. Бас дараа нь жарган л гин шүү. Мондрага харахаар бас сэтгэл хөдлөд гиншүү гэж. Энэ толгойн яаж яваад байгаа юм бэ? Мөртөг хөдлөд байгаа юм энийг. За бас жижигэн биетэй эр хүн том биетэй эм хүнд санаархан л гин шүү. Тэгвэл би том биетэй юм чи чамааг эргүүлэх гин шүү. Толгоогоо яаж хөдөлгөөд байгаа юм бэ? Би гиншүү, та нар гиншүү, гоё гиншүү. Ой миний дүү наад үгнийхээ учрыг олж хэлээч. Тийм байна. Би гоё шүү гинөө юу гинөө. За бас шинкав өгнийхээ учрыг олохгүй уймрал гин шүү. За чи ч одоо энэ гоё дээлтэйгээ ой хамгаалдаг биш үү? Одоо тэгин штэ зүгээр энэ ягаан дээлтэйгээ энэ саата малгатаага зүгээр ойр чи шунгаал орж штэ. Тэгэл ороход чи нөгөө мод таарч байгаа хулгайч нар чи намайг хараад ангаагаал нам. Ойр савдаг л гэж боддоо юм шиг байна. Ангаачийн хоорондоо шууд гавлал цагдаад авчаад өгч штэ. Бас гоо сайхан ертөнцийг аврал гин шүү. Хүй. Энэ үг чи ер нь чамд зориулагдсан биш үү дээ. Тийм штэ дөнгөж над дээр л утга учир нь олдож байгаа ш. Хэдэн зуун сая жилийн дараа. За чиний гоо сайхан ертөнцийг авардаг юм байж. Энэ сүрэлтийн гоо сайхан юу аварнаа? Чи болоороо. Миний гоо сайхан бас аврал гиншөө. Бүрөө барьж байгаа шүү дээ. За. Одоо хин дутуу байна. Одоо Сүхбаатарын боёо ирэх. Иржээ зад чинь. Бэ өвсөлцгөлцөө яагаа вэ? Ямар одоо юм барьсан дээ заадах одоо. За сайн байцгаана уу? Яа янзтай цуглж байна манайхаа. Йоо найс орж чинь бут хот руу чи зэвсэгтэн оруулдаг юм байна. Бууг юм аюулгүй болгож ингээд энэ замгийг аваад гохыг аваад голын цуудаа ичсэн. Эргэж бууданд байгаа газар байна. Гот руу ирж явжсаа төмрийн завууд ажиурахаар соронзон татагтаад үгүй алтлаа. Падгал намайг чи наачиж явж газар байна. За хамаг аюулгүй хэцүү нөл төмөр. За ундрмаа ирцээ. Яа. За бас одоо л анзаарна гин шүү. Миний анхны хайр. Первый любовь. One love. Нэгдүгээр сэтгэлийн босгүй. Йоо ямар гоё вэ? Уулцсан чи гоё харагдаж шүү. Чи яасан бэ? Энэний араас вэ нэр хөдөөж хөдөөд ихгүйсэн дээ. Чи яасан дөрнө? Орон нутагт очиод ажил амьдралаа зэгцлээд тэгээ гашаа байшинтай удаа байж араас ч очих. Чи яасан дэр алга болоод би яах вэ?
Хүн юм чи бас ганцаараа айлын болгон байх хүнийг хүнтэй суул гин шүү бас. Тэр нутгийн хүүхэдтэй суусаа чамаа хүлээд дийлэхгүй янжмаа гэж сайхан хүүх ээ. Бас магшилтөө урд нь амьдрал зохиож яасан. Бас зүгээргүй бонусанд нэг 2 хүүхэдтэй бас. Хүний дэйтэй амьдрч байна. Болоо. Чи яасан бэ? Манай нутагт чи надаас өөр ой хамгаалах хүн олддоггүй. За. Бас хуваа бодохгүй ойгоо бодол гин шүү. Энийг нэрээ хөдөөж хүндээ ихэргүүлсэндээ. Амир. За нэг амтны үг орсон дуугаар эргүүлдэг байлээ станда хайрыг. Хайлун согоо шиг сайхан чамаа. Гойно. Ханган буух шиг садан хотож оны ивэр шиг жилдэн дасан охин чамда би чин дуурлжээ. Бутганда. Ой биш. Бутган чин хөдөөж юуны мөс юу гэдэг шүү. Энд чин хөдөөж тэнэг чинь. Яг үгүй нэгийг нэргүүлээд нэгийг запаасанд ойлгодог байсан. За одоо тэгээ альчгүй болсон. Мо тэгээд өнгөрсөн. За өөр сэдв яриа хэдүүлээ. Тийм ээ? За Өөр сонир сайхан юу байна та? За өөр одоо та дээр юу байна? Манай нутгаар бол сони ихтэй. За Одоо манай нутгийн бүх таваргануудыг барьж авна гэж шүү дээ. юу гэ? Таваргануудыг барьж авна. Ямар амт? Таварга. Ямар юм байдгийг? Чи таварга мэдгүй биш үстэй танаа чи. Таварга яагаад таварган гэж байж дээ шүү дээ. Таварган гэд. Таварга. Наад чинь тавжиг хилээд байгаа юм биш үү? Юу? Тавжиг. Үгүй тавжиг мэдгүй та нар ч ямар сони юм бэ чи? Нүгнээс гарч ирсэн нэг өөр хамт байдаг шүү дээ ингээд байжээд юм да. Энэ нөгөө шар хорхой хилээд байна штэ. Ямар? Юу? Шар хорхой мэддгүй юм уу? Нүхнээсээ гарч ирчээд. Габэчдэг. Та нар болцлогыг хилээд байгаа юм уу? Юу? Болцлог гэж амт байдаг шүү дээ. Хоёр хэн шүтээ хоо гэдэг. 32 шүтнийхээ 30-ыг яатсан юм бүү мэд. Ямар? Юу? Болцлог. Мэддгүй юм уу? Татри юу? Юу? Татри. Мэддгүй юм уу хаашаа? Яагаад ингээд нүхнээсээ гарчаад ингээд дэждэг юм бэ шүү дээ ингээд. Бид нар тарганы тухай яриад байгаа юм байна шүү дээ чи. Тийм байна. Лундрамагийн царай гарч ижил танилаа шүү дээ чи. Ямар адилхан болдгийм бэ? Ямар гинэ алуу? За сая үзүүлсэн шүү дээ. Гүнж бид нар мэддгээр нэрлээд байсан байна. Алуу дахиад нэг харуулж та. Ямар ч юм бэ? Нэг юм их юм байж дээ шүү дээ ингээд. Яг. За насаараа л тэр таруугыг чи хамгааллаа. Бараг хамаатан нь боллоо би. Харин сөрөл танаа нутгийнхаа юу гэдэг гинэ? Тавжиг. Ямар сонин нэртэй юм бэ? Тавжиг гэхээр би одоо шинэ гар утас яриад байгаа юм болоо гэж. Тэгээ мөндлийн юу хаашаа 4G. Авгагийн Galaxy S3. Уугийн юу хий? Nokia химайсан. Элэн цолонсын телефон аппарата. Одоо энэ яах вэ? Тэгээ За. бүгдийг барьж авангуудаа чихэндний бичил схем суулгах юм байна. Тэгвэл хэмэл дагуура сансраас хянаад тоо толгой нь өсөж гин үү хаана явж гин мэддэг болно гэж. Яа. Яг нэг тул загас шиг. Ерөөсө тул загас чи ерөөсө тэгээд би бичил схем суулгаад тэгээд сансраас интернетээр хараад хянжаадаг гэж штэ бас цаг сайхан болжээ. За манайха таргууны чиг хідвэ. Тэгвэл тэр бичил схемийн зайлгчдыг тэр гидсэн чи ороод чи өөрөө сансраас хянагдаад интернетээр тэгээд зургатаар гараад гэр ордоо нүцгэн шалтаа яваад badаад авгаа яа. За яста амьд кино олон шүү манайха. Яста анхаарна штэ. Тэр чи тэгээ айгууд Facebook дээр тавигдана. За нөгөө Facebook дээрээс нь би зургийг олж хараад лайк дараад шеэр хийгээд байх юм байна. Йоо. Энэ гайгүй гэхдээ иргэцэн одоо манай нутгийн бүх еврейхэнүүдийг тоодно гэж шүү дээ. Юу? Юу гэ? Еврейхэнүүдийг тоодно. Ямар амт? Еврейхэн. Еврейхэн яагаад ингэ еврейхэн байж дээ шүү дээ еврейхэн. Манайха наад чи нөгөө нисдэг цэцгийг хилээд байна штэ. Юу? Нисдэг цэцэг? Цэцэг нэснэ гэж юу байдгийг чи? Үгүй ургадаг цэцэг биш ээ. Нисдэг цэцэг гээд хөөрхөн өнгөнгийн далавчтай жижиг нисдэг амт байна. Та нар нэмгэн далавчтайг яриад байгаа юм уу? Юу? Нэмгэн далавчтай ингээ цэцгэн дээр буугаа яваад байдаг нэмгэн далавчт. Анир солонгыг яриад нь штэ. Юу? Анир солонго. Яагаад юм хөөрхөн цоохор амт байдаг гэж цэцгэн дээгүүр ингэж яваад байдаг штэ яхав. Бүгээгүү. Юу? Бүгээг. Бүгд ямар сони юм. Яагаад энэ хөрх юм цоохор нисдэг юм амт байдаг шээ. Үчидэг царайг нь харуул та. За би тэр жижиг нүтэй амтны чи яаж мэдтий? Үчи нэг баримжаалал харуулахгүй пөөрчөөд ийна. Маргааныг таслая. Ямар юм бэ? Нэг ийм л юм бэ дуртай. Ирвэгэний тухай яриад байгаа юм байна штэ чи. Тийм штэ. Ямар адилхан болдгийм бэ өөш.
Үгүй чи дахиад хийдэ. Аюу адилхан байна. Ийм үү ямар За. сонь. Ийм. За. Хай яг Монголд бас ирвэхний царай арсан байдаг л юм байна бас. Тэг ямар хоо юм бэ? Давхраатай мó юу юм? Янз штэ давхраагүй даалт давхраатай хиймэл давхраатай. Хутлаа яриа зүгээр. За. Чи буруу дуудаад байна штэ. Ирвэхи гэдэг болчихсон шүү дээ. Одоо сүүлийн үед ирвэхи. Шин цагийн бичгээдэнд ирвэхи. Цэцгэн дээрээ буугаарай. Ирвэхи. Ямар юм. Энэ орооны боч амар чангарах юм байна манайхаа. Хүүхдүүд маань хөдөөгөөтэй явж байгаа аава ээж эднийг ирвэхи явж байна. Хаан вайн тэр ирвэхи нүдэн хайсан. Яа том дарга марга явж байгаа зунчлаг сайхан байна. Бөө тентнийг ирвэхи явж байна. Энэ ороод өөрөө ирэхгүй урагшаа зоргох юм баасаа. Тэгтээ энэ хөш сүүлийн үед энэ Монгол үгэнд Монгол хэлэнд хэн дуртай нь гар хүрдэг болч. Одоо тэр үндсэн хөлн даа чадгааг үзүүлж мөрчөөд аа. Одоо ганц тэр босоо Монгол бичгээ үгүй ийдсэн монголчууд шүү дээ бид нар. Дэлхийд ганцхан гэж байгаа шүү дээ. Одоо сүүлдээ энэ гадаад үгэн шахагдаад Монгол үг чинь одоо бараг бүгсийн сангаас гарах гэдэг шүү аюултай. Үг болгож чи бас утга учиртай гэж байгаа Монгол үг. Монгол үг чи хэлсэн үг биелэхийн төлөө ингээд жиргээ яваад байдаг гэж байгаа шүү. Хэлсэн бол тэр үг биелгээл яваад байдаг гэсэн. Үнэ. Ер нь манай өвөг дээдэс чинь энэ уул усныхаа нэрийг их сайхан онж өгсөн байлээ шүү. За. Одоо жишээлбэл манай гов алтай гэж нь үеийнхтэй бол гов алт ай гэж байгаа байхгүй юу? Тэгэхэд чи ингэж байгаа. За гов мөртлөөсөө алт бай шүү аа гэсэн байгаа байхгүй юу? Яа. Гов алт аа. Амар гоё нэрлэлтгүүд дорнод та нар бодод дорнод дорчин юм байна. Дорнод дорчин юм байна. Ноото их юм бэ шүү. Ашиглаж чадвал од болно шүү гэж шүү. Дорнодо. Дорнод яа. Одоо ингэж чинь оюу толгой 5 толгой гэдээ байж. Тэнд чинь дандаа нөгөө 5 эрдэнэ байж шүү. Гэхдээ ингэ бодоод хахад бол үг болгон бас учир утгатай байгаа байхгүй. За та нар ингэж бод заяо. Та нар ингэж бод. За миний одоо энэ хэлэх гэж байгаа өгүүлбэрэн дотор заяо. Нэг ширхэгч монгол үг байхгүй. Гэхдээ бид нар монголчууд бид нар ерөөсөө энийг ойлгоод бүгд ойлгоод байгаа байхгүй. Дараамын театрын плетийн кассанд очрлоо. Ваа. Тэ. Монгол үг алга. Монгол үг байхгүй. Дараамын театрын плетийн кассанд очрлоо. Ийм аюултай. Монгол үг ингэ шахуулаад гарцсан байна штэ. Ойлгож байгаа штэ. Одоо бас ийм үг байгаа байхгүй. Компьютерийн хард вирустэд форматлуулж ийн гэдэг байхгүй. Монгол үг байхгүй. Тэгин чи сайхан монголоор орчуулад хэлж болно шүү дээ. Одоо юу гэдэг чи цахим тоолуурын санахой горхоод идэгдээч гэдэг юм те. Тэр горхоонуудын тууж байна ч гэдэг юм. Орчуулж болж байгаа тийм болж штэ. Одоо бас ийм үг байна да. SIM карта блокчод кодын тайлбарлахад моби руу таксидж ийн гэж байгаа. Бараг монгол үг байхгүй. Энийг ч ойлгомжтой тодорхой монголоор хэлж болно штэ. За нөгөө ганцаараа ярьдаг юмны маань юу нь ячаа да. Тэгээд тэр яатсан юмных нь юуг нь яалгуулах гээд юунд цугаад яагаад явж байгаа тодорхой байгаа байхгүй юу? Наадах чи харин бүр ойлгомжгүй болчихлоо. Ингэж бодохгүй ганцаараа ярьдаг юмны мен жижиг цагаан нэвтрээд тэр жижиг цагааныг янзалдаг байшин руу өөрөө явж хөсөг тэргээр явж байна. Такси гэж өөрөө явж хөсөг тэрэг гэж штэ. За нөгөө залуу ирлээ нөгөө жилийн жил хүлээж аваад байдаг. За сайн байцгаана уу. За өнөөрөө нөгөө жигүүртэй амьтны семинар чи эхлэн штэ. За тэгэхээр тэр семинар дээр байгаль орчны яамны сайд ирнэ шүү. За одоо энэ жигүүртэй амьтан дотроос чи шонгор шоуыг хурдаад байна штэ. За та нар шонгор шоуны тухай. Хүн ерөн шонгор шоуны оронд байвал яах байсан? Энэ талаар лекц юм уу жүжигчлэн тоглолт бэлдээд ойлгосноо. Гоцсон нэгтэй өдөр бүгдээрээ тэр цаан чинь байгаа шүү. Байгаа юу? Байгаа. Яа. За урлаг өрн сайхнаар явсных бас жүжиглэл гин шүү. Хүзээ. За дүүгнэр хингэлээ. Инхчин штэ. Инхчин. За. Нодлон бас хүлээж авч яасан баха. Тий. Зөө. Их за сайд ирнэ гэсэн үү дөө? Нэр. За. Тэгээд чи уржин бас байсан биз дээ. Байсан штэ. Байрандаа л байгаад байдаг. Байрандаа л байгаа дээ. Засаг солигчод ахт байрандаа л байгаад байдаг. Байрандаа л байгаа дээ да. За. Заараа уулзцгаая. За. Орой сайдын нүдэнд хоёлоо нэг тороод харагчи. Заяа. Ой тэрнээс гадна боо яха. Өнөөдрийн семинараа оройхон тийшээ семинар болгохгүй яах вэ? Додрого. Семинар гэдэг чинь семинар гэсэн үг шүү дээ. Тэгээд бүр орой ундраагч хоёр сим хайр болохгүй яах. За болоороо тэр чинь өнгөрсөн цаг шүү. Нурсан балгах шиг сэтгэлийн шарах битий сэтрэгээрээ. Яа.
Би харин шонхор руу оцсон шивөө юу? Энийг хийвгүй. Чамаа гэлдэггүй би ч гэсэн шонхор гэхээсээ дүнэгтэй болж маягийн болчиход байгаа юм аа. Гэхдээ гэхдээ хоёулаа шонхор гэдэгтээ итгэх хэрэгтэй. Итгэн үстэй тий? Шонхор шувуу чи одоо үндэсний бахархад болсон шүү. Яа. Одоо ганцхан дивээс хөх тэнгэрт хөөрн штэ. Дивлээ тэнгэрт. Янзыг үстэй. Чи ч гоё юм аа. Хөнгөн шингэн болохоор ганц дивээл дээшээ хөөрчихье. Чи яаж чадгаа? Гэхдээ би одоо сүүлийн үед чинь нэмээд хөөрч чадхаа байсан шүү. Юу нэ? Одоо нөгөө онгоц ингээд нисэх зурвсаар давхиж байгаа хөөрдөг шүү. Тий. Яг тэр шиг залуучаа дивэл гүүгээд байна. Гүүж ганц хүчтэй дивэл гадраас төөх храаны хүн дөрөөл буцаад болж байгаа шүү. Юу гэсэн үг юм бэ надад чи? Чи ч одоо ямар юм ойлгохгүй бэ? Би чамд хөдөлгөөе заа. За тэгээ. Бүүгээд байгаа. Дивэл гүүж байгаа. Гүүж. Одоо хамгийн өндөр тэг чи саяны хуу тий? Тий. Ямар аймар юм бэ? Би тэг чи ганцхан дэвэл тэнгэрт хөөрчдөг. Ингээд байгаа. Ташави. Хогсдгийг ма цайр явтаа гоё шонхрууд болсон байх. Хоёр гэж байгаа Бүр гоё. Баярлалаа. Йоо! Баатри шонхор юм чи штэ. Хоёулаа амьдралаа холбочод яасан юм бэ? Агүй намайг бас эргэтэй илээ хэрэг эргүүлчих юм шүү. Юу гэж байгаа юм бэ? Төрөл төрлөөрөө байсан дээр штэ. Тэгвэл чи гадагшаа явж ажил хийгээч. Бус чи араб явал амьдрал сайжрал биш. Ажил хийгээч гэж. Тэр араб руу ч бас хэрийн шонхор авч явдгүй юм бэлээ. Гэтэл нэг баян араб ирээд Монголоо шонхор түүж ирэх нь ариндаа баригч хаад урд нь очиод би суусан. Тэгсэн чинь ассаламу алейкум намайг би ч өшөглүүлээд унаад намайг одоо галуугээ ботсон баг. Тэгээ дахиж очиод дахиад урд нь сууж ассаламу алейкум бүр миний араас аллах тэнгэрээс зайлтгүй гэсэн намайг зүгээр. Бүр аллах тэнгэрээс зайлтгсан ш намайг одоо. Ямар учиртай энд. Чи бас нэг нарийн стандарт байх шиг байгаамаа бас. Одоо тэгээд тэр араб руу чи явах бас тийм сайхан юм уу да биш юм уу? За та мэдхгүй дээ нэг баян арабын мөрөн дээр суугаад явдгийн гэсэн штэ. Улсын төсөвтэй нэг хэдэн төгрөг ордгийн гэсэн. Хүш нодлон 100 гаруй шонгор авч тань харсан уу? Бүгднгийнх нь нүдийг боож авч явсан чаавас. Яаж? Монгол шонгор нутагтаа иргэд ирдэг гинэ. Тийм учраас монгол шонгорын нүдийг боохгүй болтгүй гэж. Тэгс чи тэд нар дотроос бэгийн нутагтаа үрээд ирсэгээ боддоо. Бүр ниссээр байгаа түрээд ирсэн штэ. Оо ирж ийн. Нилээ ядарсан бэлээ. Нутгаа санаад ниссээр байгаа түрээд ирлээ. Би чи тэндээ байж ахгүй яасан. Хүсэх юм шээ найзуудаа. Ер нь эх орон шиг минь үн цэнтэй эрхэм нандин зүйл энд ихээр дээр байдаг юм шүү дээ. Эх орныхоо тэнгэрт эрх чөлөөтэй эдэн адны нисэх шиг жаргал байдаг юм байна да. Тийш үү. Би бүр хүмүүст хэлмээр санагддаг. Бид хийж бүтээх залуу халуун насаа хүний газар өнгөрөөчөө нас явахаараа нутагтаа очиж ясаа 50-д гэжгүй энэ монголчин ямар яс цуглуулдаг газар уу? Хүмүүс хийж бүтээх насандаа эх орондоо хийж бүтээцгээе. Монгол түмний хямруудаа байг. Монгол